Наомигийн алдагдсан бүх юм Наомид ирсэн, Рут өөрөө хүнтэй суусан, хүүхэд гаргасан. Тэгээ зогсохгүй бидэнд харагддаггүй тэр гайхалтай үр жимсүүд үр ашгууд нь гарч ирсэн байгаа байхгүй юу? Бид нар дагах шийдвэрийг гаргах хэрэгтэй юм. Дараагийн нэг чухал зүйл бол гэрээн дотор алхаж байгаа нэгэнтэйгээ гэрэний улмаас юу ч болж исэн бид нар харилцаагаа таслах ёсгүй юм аа. Юу ч болж исэн. Өөрөөр хэлбэл мэдээж бид нар гэрээн дотор хамт алхаж байна. Нэг маань урд явна, нэг маань ард явна, ингээ бид нар алхаж байна. Биднийг хүмүүс хооронд нь ясгайн, ховжив, тараан, элдв бусаар хэлнэ, тийм ээ. Аль болохоор хооронд нь муудалцуулахыг оролдоно. Ялагдал ер нь хамгийн гайхалтай ялагдал юу юм? Хооронд нь утгах шиг амархан гайхалтай ялгад гэж байхгүй. Хооронд нь утгалдуулж чадахгүй бол ялна гэхэд аюу хэцүү. Тэгээ бид нарыг тэр чамайг тэгж хэлнэ шүү дээ. Зүгээр амар гэмгүүгээр биднийг утгана. Тэр үед л бид нар яах вэ? Бат зогсох хэрэгтэй. Үгүй, наадах ч надад хамаагүй. Наадах чи би сонсохгүй. Юу ч болж исэн бид нар гэрийн дотор байгаа. Бүр юу ч болж исэн бид. Тэгэхээр бид нар болж байгаа бүх зүйлээс хоовжив, янз бүрийн гүтгэлэг, худал хуурмаг, хоосон, цуу үг ярианаас бид нар харилцаа хамгаалах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд эхлэх юм бол хүмүүс тэгж яриахаа болно. Тэд нар угаасаа бие биенийхээ тухай муу үгийг оруулдаг юм байлээ. Цаад болчихно. Тэгээ ярьж чадахгүй. Тэгэхээр юу ховжив тасарна гэсэн. Харин сонсоод ах юм. Өө тэгээд нү те. Өө за. Өө тэгээд эснү те. Тэгэхээр суугаад ах юм яриад байна. Тэгэхээр зүгээр чи над дээрээ өөр жорлонд очиод тэр унитаз руу орж байгаа яриад. Тэгэх юм бол тэг болно шүү дээ. Тэгэхээр гэрэний сэтгэлгээ юу байх вэ гэхээр зэрэг ийм юм байхгүй. Үл зөвшөөрөх ёстой байхгүй юм. Тийм байхгүй. Гүй яг үнэ яг тэр гэж ярьжсэн байхгүй. Тэр ярьжсэн байсан ч юусэн хамаагүй. Тэр хамаагүй. Яг л би шийдсэн би гэрэн дотор байдаг хүн. Ингэх юм бол хэн бидний эсрэг юу хийж чадах юм бэ? Харин гэрэн дотор салдаг хоёр шалтгаан байдаг. Нэгдүгээрх нь үхэл. Ром намын 7-гийн 2. Ром намын 7-гийн 2. Цэвэр харъя Ром намын 7-гийн 2-ыг. Ром 7-гийн 2 ингэж. Учир нь гэрэлсэн эмэгтэй нөхрийнхөө амьд байх үед нь нөхөртөөгөө хуулиар холбогддог. Харин хэрэг нөхөр нас барвал тэр эмэгтэй нөхрийн талаарх хуулиас чөлөөлөгдөх ажээ гэж. За гэрлэлтийн гэрээ яригдаж байна те. Энэ гэрээ ч гэсэн ялгаа авахгүй. Мэдээж хэрэг гэрээ дотор алхаж байгаад би нас орлоо. Тэгвэл энд мэдээж хэрэг бүх миний хувьд гэрээ зогсож байна гэсэн. Хинч миний төлөө хариуцлага хэлдэг. Энд чи харилцаа тасарч байна да мэдээж нас орсон ч ойлгомжтой. Харин дараагийн нэг шалтгаан бол энэ бурхан өөрөө санаачилдаг шалтгаан ба. Бурхан өөрөө санаачилдаг. Бурхан яагаад ийм зүйл санаачлагыг хүргэдэг вэ гэхээр гэрээнд алхаж байгаа хүмүүсийн хооронд, гэрээнд алхаж байгаа хүмүүсийн харилцаанд тийм ээ ямар нэгэн одоо диаволын мөн чанартай ажиллагаа орж ирээд одоо ингээ мөн чанарыг бузарж эхлэхэд бортолж эхлэхэд тийм ээ одоо юу гэдгийг хоовж эсвэл шунал тачаал одоо тиймэрхүү зүйлүүд гэрээний хүмүүсийн харилцааг эвдээд эхлэх юм бол тэр их үүсвэрийг бурхан гэрээнээс гаргаж яахыг хүсдэг. Тэр утгаараа хүмүүсийг бурхан гэрээнээс гаргаж авах эрхтэй. Ойлгосноо тийм ээ. Үгүй бид нар гэрээнийх гэж байгаад ах ярьсгүй. Үнэхээр ёрын нэгэнд өрхтүүлээд ёрын үйл ажиллагаа хийгээд ёрын амьдрал бусдынхаа эсрэг ёрын хандаж эхлэх юм бол бурхан тэр хүний гэрээнээс холдуулахаас өөр аргагүй бол яа гэвэл гэрээ тоглоом биш учраас гэрээ чинь ажил учраас гэрээ чинь амьдрал учраас гэрээ чинь бурханы зорилгын эцсийн гүйцэтгэлийн төлөө ажиллаж байгаа учраас эцсийн зорилгын гүйцэтгэл цадаа болох юу ч бурхан зөвшөөрөхгүй. Тэгэхээр тийм хүнийг бурхан гэрээнээс алж хайж байгаа. Энэ бол мэдээж хамгийн харамсалтай. Энэ түүх Библиэлд байдаг бөгөөд би сая Саулыг ярьсан тийм ээ. Яагаргүй гэрээн дотор тэр байсан хэрнээ гэрээн дотор үнэнч байж чадсан үгүй. Хандлага нь буруу байсан. Давидыг тэр өөрийнхөө эрх ашигын төлөө ашигладаг байсан. Тэгсэн мөртлөө Давидыг харахаараа өө чи бол яагаргүй бурхны хүн. Тэгчээл Давид за гэж яваад өгмөд араас нь хутга барайл явдаг ийм хүн байсан. Тэгэхээр ийм маягаар тэр үргэлжлүүлэхийг хүсдэггүй. Гэрээг цэвэрхэн байлгахын үүднээс гих мэт. Тийм учраас Есүс бас хэлдэг шүү дээ. Та нар фарисеучуудын хөрөнгөнөөс болгоомжтой эсрэгдэг байхгүй юу тэр чинь гэж. Альва хөрөнгийг дотроо битгий байлгаа гэж гаргаж авч хай. Муу юм дотор чинь ер нь шүү дээ. Хорон муу зүйл амар хурдан эсдэг, амар хурдан тархдаг, далайцтайгаар бидний мэдхгүй хэмжээнд хурдан тархдаг байхгүй юу? Тийм болохоор бурхан
тийм тархалтыг байлгахгүй тулд тийм хүмүүсийг авдаг. Тэгэхээр хоёр шалтгаан. Өвхөл нөгөөх нь бурхны өөрийнх нь яг энэ гэрээг хамгаалахын үүднээс хийж байгаа. Тэр өөрөө энийг бас хизээ яаж чөлөөлөхөө өөрөө мэддэг учраас та энэнд ингээл нэг ороод те тийм байх хэрэг. Бурхан өөрөө тэрийг шийдээд хийд. Бид нар энийг хараад за ийм юм болж байгаа юм байна, ингэж байгаа юм байна гэж харахад хангалттай байна гэсэн. Яг үнэндээ бурхан Саулыг ингээл чи та яаж байгаа миний хүнийг ингээд гэж тэгээгүй ш. Саул өөрөө дараа нь байлдаж явж байгаад өөрөө унаад сэлмэн дээр унаад тэгээд насларсан ба. Мэдээж хэрэг гэрээний хүмүүст өгддөг нэг чухал одоо зол завшаан гэх юм бол бурхан гэрээний хүмүүст гимшил дотор сэргээгдэх боломжуудыг байнга тавьж өгч байдаг. Мэдээж бид нар чинь алдсан ш. Гэрийн дотор явж байгаа юм чинь алдан янз бүрийн асуудалд орно. Гимших боломжуудыг бидэрт байнга өгдөг. Харин боломж болгон үүдэнгүй болоод ирээд бурхан авахаас аргагүй болсон. Библиэлд хүртэл хэлсэн байгаа тийм ээ. Бурхан шатаах галаар шалгасан боловч шалгуур нь амжилтгүй болсон. Тийм иш үзүүлэгч нарын хэлжсэн үг зөндөө байгаа ш. Чанарын шалгаад байхад хүрч ямар ч нэмэр алга. Бурхан бүр Библиэлд хэлсэн байдаг. Жижиг иш үзүүлэгчдийг би сайн уншиж байхад хинийх нь ном дээр байж. Би та нар руу өсвөлэн илгээсэн нэмэр байдгүй. Над руу иргэдэггүй. Би та нар руу араатан илгээсэн. Бас нэмэр байдаггүй. Би та нар руу ган гачиг илгээсэн. Бас нэмэр байдаггүй. Би та нар руу дайсан илгээсэн. Бас нэмэр болоогүй. Тийм байна бас. Дүүхийн үйл явц Библийг харах юм бол яаж ч боломж өгөөд байхад чинь дүлийн гол хэвээрээ байгаад. Тэгэх юм бол яг бурхан тэрийг авахаас өөр аргагүй болж байгаа юм. За энэ бол гэрээний сэтгэлгээ. Тэгэж тэр гэрээн дотор альва буруу зүйл өсөж үржиж бусад хүмүүст хор хөнөөл учруулахаас хамгаалж өгдөг ба. Гэрээний бас нар хандлага бол бид нар зөвхөн гэрээний төдийгүй хувь тавилангийн хамтрагч нар гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Ингэж сэтгэж амьдрах хэрэгтэй. Гэрээний хөнгүүд за бид нар хувь тавилан. Бид нар нэг хувь тавилан тус тусынхаа хувь тавилангаар хамтдаа бүтээж байгаа хүмүүс. Гэрлэлтийг хараа заа юу. Гэрлэлтэн дээр ийм байвал яах вэ? Амар сүд болоод нэг хоёр цаст амар романтик уулзаж болцоо. Цэцэг навч сарнаа марнаа ресторан болж яснаа суугаад гэрлээд тэгэл нөхөр нь өөрийнхөө ажлыг хийгээл мөнгө зөнгөө олоод ингээд авгаа насгад хийж бас өөрийнхөө юм хийгээл хоёр өөр ертөнцид амьдардаг. Тэгэл эхнэр нь юу хүсээд яваад байгаа юм бүү мэдээ. Нөхөр нь бас яг юу хүсээд явдаг юм уу? Нийглэх завгүй хоёр хүн тэр хоёр талд ингээд яваад байдаг. Тэгэхээр гэрээний харилцаа ийм байхгүй. Өөрөөр хэлэх юм бол би ямар сэтгэлгээний зарчим хэлэх гээд байна вэ? Нэг санаа тавилттай байх хэрэгтэй байхгүй юу? Нэг санаа тавилттай. Нэг зүйлд санаа тавьдаг. Эхнэр нөхөр боллоо. Бид нар нэг амьдралыг байгуулж байгаа. Бид нар үр хүүхдийнхээ төлөө гэсэн нэг санаа тавилттай тийм үү? Үр хүүхдтэй одоо юу эдгийг юу хэрэгтэй бүхний нөгөөг нь одоо тийм нэг санаа тавилт байх хэрэгтэй. Энэ бол гэрээний сэтгэлгээний хандлага байгаа байхгүй юу? Эхнэр нөхөр хоёр ч гэсэн ийм хандлагатай байх ёстой шүү. Гэтэл ийм хандлагагүй байдаг. Өөрөөсөө хийгээл тэгээ би мөнгө олж өглөө чи яа нөө өөрөө мэд за тэгвэл чи олсон гэж би яах нь миний л дор тэгээ хүүхдүүд тэднэрт яг хоол мөгчлөө хувцас аваад тэгэл би хүүхдүүдэд зөөл ингээд сургууль дээр нь очоо тэгээд бас хурал мурал ингээд сууж байгаад ингээд ажиглагддаг нэг зүйл байдаг байхгүй тэр нь юу вэ гэхээр эцэг хүүд ингэж байгаа үгүй юу дотлаа гэж ингээд тийм болоо гэ юу дотсон гэж одоо энэ хүүхэд ийм бас сонирн болдог байна. Би одоо манайх бол боломжтой. Та нар тийм яриа зөндөө сонсч байсан. За магадгүй зарим ч тэгээ яриа суулж байсан ч баг. Би одоо энд одоо хоолны дээдийг өгч байна. Одоо сайхан байранд амьдрах тус даавруутай интернет, компьютер. Магадгүй тэр хүүхдэд бүх юм байгаад байх ёстой зүйл нь байдгүй учраас тэр хүүхэд тийм болсон ч юм билүү. Тэгж ярьдаг. Тэгэхээр гарцаагүй гэрээний сэтгэлгээ бол гэрлэлтийн гэрээтэй маш ойрхон ерөөсөө нэг төвшөнд яригдах учраас би гэр бүлийн жишээг нэж авч байгаа. Яагаад ийм болчихсон? Яагаад гэвэл гэрээний мөн чанар эцэг их хоёрын санаа тавилт өөр байна. Тэ? Мөнгөнд санаа тавьж байна. Мэдээж мөнгөнд санаа тавилгүй яах вэ? Гэтэ тэр санаа тавилтыг би яриаг байхгүй юу? Харин өөр нэг зориг, өөр нэг хувь тавилан дээр тэлцэрч харах энэ зүйлж яа. Ер нь гэрлэлт чинь их хараа яагаад хэрэлдэж байгаа юм бид нар? Яагаад муудалцаад би энэ ойлгохгүй байна. Хүчээ. Би ганцаараа амьдрсан бол миний хийх ёстой зүйл. Эсвэл би нөхөртөөгөө нэг бий болоод амьдраад хийх зүйл хоёр чинь тэс ондоо ёдоо. Зөвхөн одоо бачаргал сувд гэж хоёр хүн нийлээд нэг бий болоод цөм цохиж хийж гүйтгэх нэг хувь тавилан байгаа учраас энэ хоёр хүнийг бурхан нийлүүлсэн байгаа юм.
Тэгэхээр энд сууж байгаа бүх гэрэлсэн хүмүүс, бас гэрэлт гэж байгаа хүмүүс, яагаад ирээдүйн нөхөр эхнэр чинь чухал юм? Яагаад одоо байгаа эхнэр нөхөр чинь чухал? Яагаад энэ чинь та хоёр нийлээд нэг бий болоод нэг юмыг цөм зохиод нэг ажлыг хийж дуусгах учраас бурхан хоёрыг нийлүүлсэн байгаа байхгүй. Гээд бодох юм бол бид нар чээсээ тийм би ястай юм чээсээ чамтай яах гэж сувдаа би салаа гэхгүй. Харин бид хоёр нийлээд нэг бий болсон. Надгүйгээр бол нөхөр хийж чадахгүй, нөхөргүйгээрээ би хийж чадахгүй. Бид хоёр нийлэх юм бол нэг хийж чадах тийм ажил. Одоо алах байдаг та хадаар цагтах алах. Ишгүүгээрээ толгоогоор нь юу ч хийж чадахгүй. Хичнээн төмөрч гисэн. Өнөөдөр захи амжилтгүй л. Айгүй их зовно. Дан ишийн барь. Би юм захи. Толгоогоо загсан дээр тийм хадаас загснаар харин хоёуланг нь нийлүүлээ. Тэгээ юм хий. Их бүдүүлэг харьцуулж байх л да. Гэхдээ ийм нэг зориг байгаа учраас тэгвэл гэрээний хүмүүсийн хувьд ч гэсэн бид нар хувьдаа хийж гүйцэтгэх ажил байхаас гадна бид нар хамтдаа цул болоод урагшлаад гүйцэтгэх ажил гэж зааж байгаа байхгүй юу? Энийний төлөө бид нар хамт байгаа юм. Түүнээс биш ингээл нэг сайхан найртай сайхан хүмүүсийн хооронд нь холбоод байгаа юм биш. Бид нар заримдаа энэ нөгөө нийлдэг зорилгоо ойлгохгүй учраас дутхгүй санагдаад байдаг байхгүй юу? Зорилго байгаа шүү дээ бид нарт. Биднэрт нийлээд цөм авах нэг юм байгаа байхгүй юу? Нөхөртөөгөө эхнэртэйгээ нийлээд гүйцэтгэх тавилан чинь цаан чинь байж. Энийг бид нар харж урагшлах хэрэгтэй. Ийм гэрээний сэтгэлгээгээр бид нар өөрсдөө зэвсэглэх хэрэгтэй. Хөө ертөнц биднийг бол үнэндээ нэрэ уусгад болсон дөө. Тийм нөхөртэй суух хэрэгтэй, ийм нөхөртэй суух хэрэгтэй. Тэгээд одоо хэрэгсэн хүмүүс нь ч зөвлөж ажигтай байртай хүнтэй суугаар мэдээж энэ бүхэн чухал амар чухал би мэднэ. Энэ бүхэн бол хэрэггүй юм биш, маш хэрэгтэй. Гэхдээ энэний улмаас дэрлэг зохиогдоогүй гэдгийг бид нэр ойлгох хэрэгтэй. Энэний улмаас биш байхгүй юу? Бид нар гэрэлжсэн анх үе бодъё. Юутай гэрэлжсэн? Юучгүй гэрэлжсэн байхгүй юу? Юучгүй хоосноос бид нар амьдралаа эхэлж байсан. Харин өнөөдөр юм бүхэнтэйгээ нийлж байгаа хүмүүс өндөө байна. Гэтэл юучгүй. Яг л зорилгоо ухаараагүй. Тэм учраас юмтай байна гэдэг нь магадгүй бүх юмтай байгаа харин байх ёстой зүйлээ харахгүй байгаад хэргийн учир байгаа л байгаа байхгүй. Энэ болохоор бид нар энэ холбогдоод байгаа одоо зорилго тэр яг энэний төлөө бид нар амьсгалж амьдарч байгаа шүү дээ. Энэний төлөө бид нар өдөр тутмын хүнд хэцүү зүйлүүд, асуудлуудыг бид нар даван туулж яваа шүү дээ. Энэний төлөө бид нар итгэдэггүй эхнэр нөхрүүдийнхээ ачааг хүртэл бид нар үүрж яваа шүү дээ. Яагаад тисэж яваа юм бид нар? Яагаад итгэдэггүй эхнэртэй итгэдэггүй нөхөртэй хүмүүс бид нар найдаж итгэж урагшилж чадаж байгаа юм? Яагаад гэвэл бид тэр нийлэх учиртай гэдгийг мэдж байгаа учраас, бид тэр хийж гүйцэтгэх ажил байгаа гэдгийг мэдж байгаа учраас өнөөдөр харахад ийм хүн байна. Гэтэ хожим ямар болохыг би харж байгаа учраас тэр юм намайг хөдөлдөггүй бол би өнөөдөр энэний Есүст итгээ тэгээд хувь тавилын энэ үлгэрийн далай. Тэр зүгээр л ингэж хараач гэж бурхан бид нарыг ийм юм хийлгээд байгаа. Энэний төлөө тэр нэгийг энд зогсоож нэгийг тэнд суулгаж байгаа. Та хараарай. Эзнээс асуугаад эзэн дотор энэ бүхнийг хараарай. Бид нар тийм учраас гэрийн дотор байхдаа нэг хувь тавилантай бид нар бүр нэг хуанлитай байх хэрэгтэй. Нэг хуанлитай. Бүх юм маань ижил байна гэсэн үг биш. Бид нар бүх ингээ хуц хуцаараа ижилсэн гэсэн ч үг биш. Нэг хуанлитай байх хэрэгтэй. Бид нар кайрос цаг маань нэг байх хэрэгтэй. Дэлхийн өнөөдөр нэг хуанлагаар амьдарч байгаа ш болоолаа. Бүгдээрээ. Өнөөдөр энд 10 сарын 16 бол хаач 16 хэвээрээ л. Тэр шиг биднэрт нэг хуанлаг байх хэрэгтэй. Нэг хөдөлгөөн байх хэрэгтэй. Нэг асаалт байх хэрэгтэй. Тэр байдгаа сэтгэлгээний бас нэг чухал хандлага юу гэхээр хамт хөгжих ёстой. Хамт. За юу. Бид нар ч нэг амар сул дараа. Тэгээд нөгөөдгөө хүчрхэгжүүлэхийн оронд үрээд яваад идэг. Тэгээд аль би өөрөө хоол ээж яах би идүүлчих. Би бас яах би өргөчээс би амар христчин биш. Бид нар хамт хүчрхэгжих ёстой. Тэрний тулд бид нар бие биенээ зэмлэж чаддаг байх ёстой. Бас яв. Өөрөө очиод ав. Хөгж. Дайчил өөрийгөө. Тэгдэг байх ёстой. Тэгвэл 1 2 3 амар хүчрхэгжээд эзний сүнс татчих. Бид амт бүр архиттэй гэдэг юм. Тэгэхгүй.
Сэтгэлгээ бидний сэтгэлийг яаж одоо тэнэглэгдсэн байх хэрэгтэй.